засаглалын тэнцвэрүүд идэг. Одоо жишээлбэл хууль тогтоох байгууллага, тэгээд гүйцэтгэх засаглал, шүүх засаглал, тэгээд эднэрийг одоо хооронд нь тэнцвэржүүлэх буюу одоо хүчийг нь салгах, тэгээд хооронд нь бие бинийгээ одоо хян шалгаж идэг ийм бүтцүүдийг үндсэн хуулинд хийж өгдөг. Тэгэхээр өнгөрсөн одоо хугацаанд үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтүүдийг харахаар энэ зарчмаа бид нэр айжмаар алдсаар байгаад гүйцэтгэх засаглалтаа их мэдлээ улс төрийн намуудад илүү их мэдлүүдийг өгсөн иймэрхүү дүр зургууд харагдаад байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр одоо жишээлбэл та зүгээр санаж байгаа бол анх хэлж бол энэ давхар дээл гэдэг асуудал байдаггүй байсан. Улсын хурлын гишүүн зөвхөн улсын хурлын гишүүнэд хийдэг. Засгийн газрын жишээл хариуцсан мэрэгжлийн хүмүүсүүдэд сайдуудад тавьдаг, үйл ажиллагаа явуулдаг. Одоо давхар дээлтэй гэсэн мөртлөө ажиллаж хийж чадахгүй одоо дахиад өөр сайд хэрэгтэй, өөр зэрэгцүүлээд хороодууд хэрэгтэй иймэрхүү байдалтай болоод ингэж явж байгаа. Тэгээд одоо жишээл ер нь асар олон гэдэг зүйлийн өөрчлөлтүүд маань гүйцэтгэх засаглалд асар их мэдлийг олгоцсон байна. Тэгэхээр энэ нь өөрөө айжмаар хууль тогтоох байгууллагынхаа эрх мэдлийг ингэж хумаад байна. Тэгээд энэ нь одоо би энэ хуультай холбогдуулж хэлэх гээд байгаа санаа нь болохоор нэг эрх мэдэл хууль тогтоох байдал гүйцэтгэх засаглал хоёр маань ерөнхийдөө намын одоо засаглал гэх юм уу нэг намын энэ одоо удирдлагын доор эсвэл гол улсын намуудын одоо бодлогын доор одоо шүү намын бодлогч гэдэг энэ байдлаар явдаг ийм юмруу шилжсэн үед бол энэ хэвлэл мэдээллийн байгууллага бол яг энэ үүргээ гүйцэтгэх зайлшгүй гэдэг шаардлага байна. Засгийн газар чи өөрөө хэн бэ гэхээр улсын нам байгаа. Тэгэхээр улсын нам нь өөрөө одоо бүтэц зохион байгуулалтын хувьд ялангуяа эрх хүчин намуудын хувьд бол яг энэ төвшөндөө төлөвлөж чадаагүй учраас цөөн хэдэн хүний засаглалд өөрөлдвөл улс төрийн одоо байгууллагын цөөн хэдэн одоо хуучин тойрон хүрээлэгч гэж байсан шүү дээ. Тэр хүмүүсүүдийн л асуудлуудаар бүх асуудлууд ингэж явж шийдэгддэг. Ер нь бол ингээл конопт тардаг. Босод бүтцүүд нь зүгээр л дагалдаж хэрэгжүүлдэг. Иймэрхүү л дүр зураг руу ороод байгаа. Тэгэхээр энийг одоо за үндсэн хуулинд ортол нэлийн асуудал байна. Тэгэхээр наан хийх болцоотой юм бол энэ иргэдийн мэдээллийн хэрэгжүүлээний тухай асуудал байна. Одоо зөвхөн өөр тохиолдож жишээнүүдээс харахад таалагдсан одоо жишээл энэ бүтцийн өөртөө таалагдаагүй улс төрч ч юм уу өөр одоо дуу хоолойнуудыг дэвчиж чадхаа байлдаг. Тэр чиглэлээрээ шууд одоо жишээл энийг ярихгүй гэдгийг чиглэл өгч чаддсан билээ. Зарим одоо асуудлууд дээр одоо жишээл энэ үнийг яриулахгүй бол одоо яриа ахаа болчдөг. Энэ хүн рүү дайраг гэхээрээ дайрдаг. Тэгэхээр төсвийн мөнгөөр татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийнх нь мэд хэрхийн одоо жишээл гоох чиглэлээр дээр нь ил одоо мэдээлэлтэй ажиллахаас гадна одоо хууль ус одоо бүтцүүдээр нэр нүрээ нуусан бүтцүүд жишээлбэл улаан цагааны санхүүжилтүүд өгдөг одоо тролло армуудыг юу яадаг. Тэгэхээр энэ мэдих эрхийг арай жоохон өөр ингээд дуу хоолой гарах гэхээр эсэргүүцдэг, идүүцдэг ийм байдал бол одоо ингээд хүч ингээд төвлөрөөд байгаа учраас дээр нь хэвлэл мэдээлэл маань ингээд хүч нэмээд байгаа учраас энэ бол маш аюултай ингээд төвшөнд очиж байгаа.